За сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ Питер Хандке болон Виржиния Вулфийн хоёр зохиолыг давчхан ярьцах болно. За Питер Хандке гэдэг зохиолчтой би энэ номоор танилцчихъя. Нодлын шагналт зохиолч юм байлээ. За энэ хүү зохиол зүүднээс Чингис үе зохиолтой болохоор өөрийнхөө ээжийн ямаа юу гэдгснээс хойш ингээд намтар дурцдагыг бичсэн юм зохиол байсан. За Виржиния Вулфийн тухай гэх юм бол дэлхийн олон эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн эмэгтэй зохиолчдын гайхалтай төлөвлөлийн нэг байгаа. За өөрийн гэсэн өрөө номынхон хувьд болохоор уран зохиол биш их сургуульд уншиж ирсэн эмэгтэйчүүд ба уран зохиол лекцүүдээ эссенүүдээ нийлүүлээд энэ ном бий болсон байгаа. За тэгэхээр эмэгтэйчүүд ба уран зохиол гэдэг сэдвээр Виржиния Вулфд ингээд лекц тавьж гэдэг санал ирсэн юм билээ. Тэгээ Виржиния Вулф ингээд лекцээ тавих гээд олон судалгаа хийгээд үзсэн чинь ер нь эмэгтэй хүмүүс ингээд бичих эрх чөлөө гэж огт байгаагүй байна. Тэгээд яагаад ямар асуудлууд байсан, тэгээд асуудлын гаргалгаа нь юу байсан бэ гэдгийг энэ хүү номоор тайлбарсан байдаг. Ерөнхийдөө хамгийн хариуцсан гэх юм бол өөрийн гэсэн өөрөө яг үндэ эрх чөлөө нь болохоор эмэгтэйчүүдийн эрх чөлөө материалын зүйлтэй маш их хамаардаг. Тэр нь ядчил хүнд өөрийн гэсэн өрөө байж хүн төрөлдөм байна гэдгийг бол Виржиния Вулф хэлсэн байдаг. Энэ бол хамгийн эцсийн гаргалгаа нь эхнээс нь ярих юм болохоор Виржиния Вулф хэлэхдээ 18-р зуунаас өмнөх ингээд үеийн бүх эмэгтэйчүүдэд ямар ч өөрийн гэсэн эрх чөлөө байгаагүй. Яагаад гэвэл эмэгтэйчүүд мөнгө олох боломжгүй байсан. Яагаад гэвэл эмэгтэйчүүд хөдөлмөрлөх боломжгүй байсан. Хөдөлмөрлөж тэрийг үнэлүүлдэггүй олсон мөнгө зөвхөн өртөө одоо гэрийнхандаа өгдөг. Ямар нэгэн тийм санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж эмэгтэй хүнд огт байгаагүй. Тэр нь хамгийн нэгдүгээр ингээд бүтээл зурих, уран зохиол бичих шалтгаан болоогүй юм байна. За тэгээ сүүлд ингээд эмэгтэй хүн өөрийн гэсэн хөрөнгөтэй байх хууль гараад болсон, эмэгтэй хүн сонгуул өгдөг болсон, эмэгтэй хүн бас их сургуульд сурдаг болсон. Тэрнээс хойш за эмэгтэй хүмүүс ингээд тойролж эхэлжээ. Тэгээд хэрвээ та нар анзаардаг бол дэлхийн одоо уран зохиол, дэлхийн кино урлаг юу ч юм ингээд хамгийн их яригддаг сэдв бол эмэгтэй хүн. Ямар эрэгтэй зохиолч, эрэгтэй найруулагч бүгдээр эмэгтэй хүнийг ер нь ингээд сагшин шүтээж эмэгтэй хүмүүсийн талаарх зохиол маш их байдаг. Тэрний эмэгтэй хүний талаар бичсэн зохиол төрөлөд нийт масс дотор айгу бага байдаг. Ягаад гэвэл хүйсийн ялгарлалаас болоод. За хүйсийн ялгарлал гэдэг болохоор олон талаас тайлбарлаж болно л доо. Жишээлх юм бол уран зохиол дээр эрэгтэй хүмүүсийн бичлэг юм шулуун айгу тийм ойлгоход амар зэгцтэй байдаг нэг талаараа. Харин эмэгтэй хүн болохоор их олон деталь бичтэй жоохон нуршуу байдаг гэж ярьдаг л да. Гэхдээ энэ болохоор яг зөвхөн нэг талыг баримтлаад энэ үний юм уу гэхээс үгүй шүү дээ. Ерөнхийдөө хүн ямар зохиол дуртай байна тэрийг л уншина. Харин эмэгтэй хүний зохиол уншихгүй гэдэг одоо тийм уншигч бол байдаггүй байх. Гэхдээ харин одоо энэ хамаагүй болчиход байгаа ч гэсэндээ 20-р зуунд 19-р зуунд ямар байсан бэ гэвэл дайны сэдвтэй зохиол байлаа гэж бодоход энэ дайн бичиж байна. Энэ гоё юм бичиж байна. Энэ бол их хүний сайн зохиол. Харин эмэгтэй хүний зохиол болохоор энэ зүгээр ингээд нэг цайны өрөөний хайр дурлал ингээд жижигхэн сэдв бичиж байна. Энэ бол эмэгтэй хүний зохиол гэж бас хүсэх хүний гадуурхсан юм. Тиймч болоод тэ эмэгтэй хүмүүс маш их хавчигдаж зохиолууд нь айгүй бага төрж байсан. За тэгвэл ингээд зарим нэгэн одоо энэ зоригтой цөөхөн мэдээж ингээд үе болгонд тийм гахалтай хүмүүсийн ачаар ингээд эмэгтэй зохиолчид төрөн гарч ирсэн. Тэрний нэг нь болохоор Джейн Остин гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд Джейн Остин шиг гайхалтай зохиолчдын ачаар эмэгтэй хүмүүс ингээд бүтээлээ төрөвж ирсэн. Гэхдээ эцсийн эцэст бол ингээд эмэгтэй хүн ямар ч төрлийн бүтээлийг төрөвч чадна, эмэгтэй хүн агуу бүтээл төрөвч чадна, эмэгтэй хүн юм бүтээлч төрөвч чадна. Гэхдээ тэр хүнд уран зохиол хийхийн тулд ямар нэгэн байдлаар материаллык эдгүрэн хэрэг болдог юм байна. Тэгжээж юу нь бүтээл төрдөг. Эцсийн эцэс өөрийн гэсэн өрөөтэй бол ажил хийж мөнгө олоод өөрийн гэсэн орон зай эрх чөлөө гэдэг юмыг бий болгох юм бол одоо чи уран зохиолыг хийж чадна гэсэн тийм санааг ерөнхийдөө хэлж байгаа. Гэхдээ миний тайлбарч байгаа санаа болохоор дэндүү товчхон тайлбарч байгаа. Гэхдээ яг үүндээ болохоор уншаад үзэх юм бол маш олон гой гайхалтай санаануудыг хэлсэн байдаг. Тийм учраас ер нь ингээд биднэрт эмэгтэй зохиолчид тутмаг байдгийн шалтгааныг маш олон гой баталгаа гаргаж өгсөн байлээ. Тэгээд дараагийн ном руугаа шилжихээс өмнө болохоор Виржиния Вулф маань болохоор тухайн цаг үедээ болохоор бас харьцангуй нөгөө эд хөрөнгө үлж авсан учраас гайгүй боломжийн өөрөө амьдралтай байсан. Тийм болохоор эдийн засгийн хувьд гайгүй эрх чөлөөтэй байсан ч гэсэн бид Виржиния Вулфыг яагаад асуурсан мэдээ шүү дээ. Өөрийнхөө амийг болохоор гол дурсаад амиа хорсон байдаг. Тэгвэл бас дараагийн номтойгоо холбогдуулаад Питер Хандкегийн ээжигээ дурсаж бичсэн Зүүднээс Чингис үе гэдэг номын тухай ярив. Энд болохоор энэ зохиолчийн маань ээж нь болохоор бас амиа хорсон байдаг. Тэгээд
ээжигээ дурсааж ээжийнхээ ер нь эмэгтэй хүний сэтгэл зүй, ээж нь ямар хүн байсан бэ гэдгийг өөрөө Питер Хандке дурсаж бичсэн байна лээ. Тэгээ маш гоё юм яруу деталуудыг бичсэн. Ээжигээ бас нэлийн өрөвдөж, хайрлаж бичсэн байсан. Ээж нь болохоор эхлээд хэн нэгэн байсан. Дараа нь тэр хэн нэгэн болохыг хүссэн. Хинч биш болоод дууссан. Ээж ингээд өөрийнхөө байхыг маш их хүссэн. Гэтэ түүнийг ингээд өөрийнхөө байх боломж нь тухайн цаг үед байгаагүй гэдгийг болохоор Питер Хандке хэлсэн гэдэг. Яагаад гэвэл дэлхийн 2 дугаар дайны үеийн дараах Австрийн цаг үе тэгээд тэр эмэгтэйн сэтгэл насаараа өөрийгөө олж чадаагүй, өөрийнхөө байж чадаагүй ээжийнхаа тухай сүүлд ингээд ойлгоод бичсэн байлээ. Тэгээд нэг удаа хэлэхдээ ээж маань нэг удаа маш их өөрийнхөө загнасан нь өөрийнхөө хүслээр өөртөө цанц авсан. Тэгээд өөрийнх нь хамгийн хүсснийг байж чадсан хүчин гэж аахгүй. Тэгэхээр нөгөө нэг ингээд эрхчлөөтэй материалын зүйлтэй холбогдоод байгаа шүү дээ. Тэгтэл бас 19-р зуунд 2 дугаар дайны дараа ч гэсэндээ эмэгтэй хүний эрхчлөө өөрийнхөө байх хүсэл нь бас л одоо материалын зүйлтэй холбогдчихсэн юм байна. За тэгээд хэдийгээр ингээд цаг үе гайгүй болсон ч гэсэндээ ээж нь өөрийнхөө одоо тэр хүсэл эрмэлзлийг дагаж чадаагүй, өөрийнхөө амьдрч чадаагүй эмэгтэй байсан учраас ер нь бол аймаа хорсон. Гэхдээ тэр хүн одоо энэ хүн ээжийнхээ талаар бичиж байгаа учраас эмэгтэй хүний үр зөөлөн сэтгэл гайхалтай зүйлийн тухай маш гоёор тайлбарсан мэлээ. Тэгээд ерөнхийдөө зүгээр ямар ч холбоогүй гэхдээ уншиж үзвэл айгүй сонирхолтой номууд байлээ. За энд бол та эмэгтэй хүний эрхчлөө яаж олцсон, эмэгтэй хүн ямар байвал өөрийнхөө бүтээлийг эрхчлөөтэй зориулж чадах юм бэ гэдгийг эндээс болохоор сэтгэл зүйн гоё маш гоё уянгалаг намтрыг унших болно. За хаалт тавьсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.